Тус угаалгын газар нь сайн үйлсийн аяна өмнө нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны хүүхдүүдэд бэлэг тарааж байсан. За энэ удаад тус дүүргийн 12 болон 13, 23 дугаар хорооны эмзэг бүлгийн хүүхдүүдэд гарын бэлгээ өнөөдөр өглөө. За хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 3 дахь жилдээ сайн үйлсийн аяна зохион байгуулж байгаа юм. За өнөөдөр 100 гаруй бэлтгэн хүүхдүүд бусдын хэдэд баярын бэлэгтэй боллоо. Манай хороонд бол 3000 гаруй хүүхэдтэй эмзэг бүлгийн хүүхдүүд маань энэний маань 60% эзэлдэг. Одоо хагас үнчин хөгжлийн бэрхшээлтэй ч гэдэг юм уу. Тэгээд бас амжиргааны төвшин дундарч амьдралтай хүүхдүүд маань дийлэнх хувь эзэлдэг юм ба. Манай хорооны 50 хүүхдэд өшөө бас нөгөө гэр хорооллын маань 2 хороонд бас бэлэг өгөхөөр ингээд ажиллаж байна. Тэгээд энд ялдамд одоо бүх хамтарч ажилладаг аж ахуй нэгж хувь хүмүүстэй бас талархснаа илэрхийлмээр байна. За VIP car wash нь бол жил болгон уламжлагдж одоо зохион байгуулдаг нэг арга хэмжээний нэг нь одоо өнөөдрийн арга хэмжээ байгаа. За мэдээж 6 сарын 1-нд бол бид нэр жил болгон одоо өнөөдөр байдлаар 3 дахь жилдээ хүүхдүүдэд ингээд сэтгэлийн бэлэг ингээд өгдөг. Манай энэ хийж байгаа үйл ажиллагаа маань бол 3 дахь жилдээ явж байна. Энэ жил 12 дугаар хороо, мөн ойролцоо 13 дугаар хороо, мөн 23 дугаар хороо гэдэг ингээд 3 хорооныхоо хүүхдүүдэд бас ингээд бэлгээ өгөхөд өнөөдөр ингээд ирж байна. VIP car wash автогаалгын газар нь сайн үйлсийн аяна уламжлал болгон жил бүр өрнүүлдэг. Зөвхөн их хөрсийн баяраарч биш олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 20 эмэгтэй жолоочийн машиныг үнэгүй угааж өгчээ. За түүнчлэн эр цэргийн баяраар 20 жолоочийн машиныг үнэгүй угааж баярлуулсан байна. Үүнээс гадна хорооныхаа ахмадуудаа марталгүй үндэсний баяр, цагаан сарын баяраар хэвийн бов, чихэр чимсгэгчлэн гарын бэлэг өгч баярлуулдаг юм. За VIP car wash автогаалгын газар цаашид сайн үйлсийн аяна үргэлжлүүлнэ гэж мэдээлэл өгсөн юм аа.